За хэдүүлээ Docker-оос суулгацсан байгаа. За Docker гэдэг нь болохоор ерөнхийдөө компьютер одоо ингээ 24/7 хасаалттай байгаа тохиолдолд өөрөө чинь Nate ингээд автоматжуулдаг 24/7 үйл ажиллагааг нь явуулахад хангаж өгөх жол програм гэсэн үг. Одоо энэ дээр болохоор хэдүүлээ Nate-нээс суулганаа. Nate-нээс суулгахын тулд эхний ээлжинд хэдүүлээ өөрсдийн гэсэн Nate-ний дата хадгалах тийм фолдер үүсгэх хэрэгтэй. Энэ дээр одоо ямар нэгэн байдлаар хэдүүлээ Docker устдаг янз бүрийн болдог тиймэрхүү тохиолдолд эрсдэлтэй зүйл гарсны дараа буцаагаад энэ датагаараа өөрсдийнхөө хийжсэн файлуудыг явуулж исэн автоматжуулалтыг буцаага сэргээж авах боломжтой гэсэн үг болно гэсэн үг. За тэгхийн тулд эхний ээлжинд хэдүүлээ Nate-нээс суулганаа. Яг ингээд N8N IO ташуу зураас N8N гэд бичээд энэ хамгийн их татагдсан боёо 100 сая гаруй татагдсан энэ хувилбарыг ерөнхийдөө pool гэдэг энэ pooling дараад татаад авчна. За тэгээд энэ өөрөө ерөнхийдөө 600-700 МБ зүйл татдаг болохоор баг зэрэг удаан уншина. За тэгээд энийг татаж дууссаны дараа хэдүүлээ харцгаая. За ингээд Nate маань татагдаад дуусчлаа. За тэгээд одоо энийг идэвхжүүлнэ. Идэвхжүүлэхийн тулд хэдүүлээ нэг хэсэг юм бүглэх хэрэгтэй байгаа. За энэ дээр болохоор Nate container гэдэг нэрийг өгчнө. Энэ дээр болохоор зөвхөн зүгээр өөрийнхөө хүссэн нэрээ өгж болно. За хэдүүлээ ямар нэгэн порт ашиглах хэрэгтэй. Энэ local буюу өөрийнхөө суурин компьютер дээр ашиглаж байгаа учраас порт ашиглана. Энэ дээр ерөнхийдөө 5678 гэд хийсэн байхад болно. За энэ host path гэдэг дээр юу сонгож өгөх вэ гэхээр одоо нөгөө хэдүүлээгийн датагаа хадгалж авч үлдэх гэдэг байгаа фолдероо ерөнхийдөө заагаад өгчин. Би болохоор дийлэгдсэн дээрээ N8N data гэдээ үүсгэсэн болохоор desktop-оо сонгоод N8N data гэдэг фолдероо ингээд сонгоод өгчин. За энэ дээр нь болохоор хэдүүлээ энэ home node zig N8N гэдэг зүйлийг бичээд өгчих байгаа. За энэ доотлын хоёр үснэгтэй бол нэг хахтар бүглэх шаардлага байхгүй. Мэддэг усуд нь бол бүглэх боломжтой. Энэ гэхдээ заавал бүглэх шаардлага байхгүй гэсэн үг байна. За тэгээ run гэдгийг дарчнаа. За run гэдгийг дарчхаар одоо ингээд ерөнхийдөө таны компьютер дээр энэ маань ингээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлж гин гэсэн үг нэ. За энэ хамгийн сүүлд нь танд нэг local host 5678 гэсэн линкийг өгж байгаа. Энэ линкэн дээрээ дараад үзэх юм бол хэдүүлээ ингээд Nate-ний өөрийнхөө компьютер дээр ингээд 24/7 ашиглах боломжтой болоод гараад ирж байгаа гэсэн үг. За энэ дээр нь болохоор за ингээд эхнийх дээр нь мэйлээ, хоёр дахь дээр нь нэрээ овгоо бичээд тэгээд доор нь password-аа гэдэг үргэлжлүүлчихнэ. За энэ бол тэгээд ерөнхийдөө өөрөөсөө уншиж байгаа сонгочих болно. За ингээд Nate маань буюу автоматжуулалт хийх систем маань ерөнхийдөө ингээд хэдүүлэн маань үүссэн байна. За мэдээж энэ та Nate-ийг мэддэг байх юм бол энэ чинээс өөрөөсөө ингээд Nate-ний цааш нь хөгжүүлээд явах боломжтой. Эйжентээ ингээд нэмээд ч юм уу тийм ээ. Гэдэг ерөнхийдөө хөгжүүлээд явах боломжтой. Мэддэггүй ерөөсөө янз бүрийн юм энийг сайн Nate-ийг сайн мэдэхгүй гэж байгаа сууд нь болохоор энэ чинээс миний энэ хөгжүүлсэн файлыг татаад ингээд шууд оруулах боломжтой гэсэн үг. За энэ файл маань яах зорилготой вэ гэхээр Facebook дээр чат ирэх юм бол тэр чат нь зүгээр үгэн чат байна уу эсвэл зургийн чат байна уу гэдгийг энэ дээр хэдүүлээ үзчихнэ. Үгэн чат байх юм бол миний AI agent ихэд тухайн хүмүүстэй харилцаад энэ өгсөн энэ Google Sheet-д өгсөн мэдээллийн дагуу цааш нь тэр хүнд мэдээллийн дамжуулж өгнө. Хэрвээ тэрүүн захиалга хийх бол энэ Google Sheet-н дээр ерөнхийдөө тэр мэдээллийг буцаагаад оруулаад өгнө. Тэгэхээр бүртгээд одоо таны захиалгыг бүгднийг бүртгэж авна гэсэн үг байгаа. За хэрвээ зураг байх юм бол энэ зураг нь ямар зураг юм бэ? Хэрэггүй өөр юмны зураг болсон байна уу? Эсвэл яг төлбөр тооцооны зураг болсон байна уу гэдгээс шалтгаалаад төлбөр байх юм бол ерөнхийдөө ингээд төлбөр баталгаажлаа гэдэг мессежийг тухайд явуулаад Google Sheet-н дээрээ дахиад нэмээд оруулаад өгнө гэсэн үг байгаа. За тэгэхээр ерөөсөө
та компьютер хасаалттай орхиод 24/7 компьютер хасаалттай орхиход л таны Facebook чатад ч манай AI agent ерөөхдөө 24/7 хариулаад таны захиалгыг гэртээ ирэхэд чинь аль хэдийн бэлэн болгоод за энэ хүн мэдээлэл өгсөн байна, энэ хүн ингээд төлбөрөө баталгаажуулсан байна, ийшээ хүргэлт хэдэн бараа гаргах нь байна гэдгийг ерөөхдөө аль хэдийн гаргаад тавиад өгнө гэсэн үг байгаа. Тэгэхээр та ерөөхдөө тухайн хэрэглэгчтэй байнгын чатлаад авах бол шаардлага байхгүй гэсэн үг. За одоо энэний дараагаар хэдүүлээ энэ одоо webhook гэдэг зүйлийг Facebook-ийнхаа мессенжерийн рүүгээ яаж холбох юм? Энэ дээр байгаа энэ OpenAI чатботыг өөрийнхөө OpenAI чатботтой яаж холбох юм? Тэгээд энэ Google Sheet-үүдийг яг өөрийнхөө Google Sheet-үүдтэй яаж холбох юм гэдэг хичээлүүдийг дараагийнхаа сургалтын дээр нь ороод ивчээ.